Газар зүйн зурагт гадаргын хотхор бүдгэрийг хэрхэн дүрсэлдэг вэ? Газар зүйн зурагт гадаргыг дүрслэх олон янзын арга байдгаас байр зүйн зураг буюу том масштабын зурагт түүнийг хаяалбар шугамын тусламжтайгаар дүрсэлдэг. Хаяалбарт буюу цэг тавьсан тоог өндрийн тэмдэг буюу өндрийн тоотг нь зэрэгэлдээ орших хоёр хаяалбарын хоорондох өндрийн ялгааг рельефийн огтлын өндөр буюу ижил өндрийн зай гэдэг. Газрын гадаргын ижил өндөртэй цэгүүдийг холбосон битүү шугамыг хаяалбар шугам гэж нэрлэнэ. Дэлхийн бодит гадаргыг ямар нэгэн түвшний хавтгаагаар огтлоход огтлолын мөрөөр хаяалбар үүснэ. Газрын огцом их налуу нь хоорондоо ойрхон зайтай хаяалбаруудаар дүрслэгдсэн байхад алсаас бага налуутай гадарга нь хоорондоо хол зайтай хаяалбаруудаар дүрслэгдсэн байдаг. Байр зүйн газрын зурагт газрын гадаргын налуугийн өндөр 45 градусаас хитрээгүй тохиолдолд хотхор гүдгэрийн байдал хаяалбараар дүрслэгддэг. Хэрэв налуугийн өнцөг 45 градусаас их тохиолдолд тусгай таних тэмдгүүдийг ашиглана. Хотхор гүдгэрийг хаяалбарын аргаар дүрслэхдээ нэмэгдэл тэмдэг болох уулын оройн, далай ороолын болон бусад газрын гадаргыг тодорхойлох өндрүүдийг бичиж хэрэглэнэ. Хаяалбарын үндсэн шинж чанар 1. Ямар нэг хаяалбар дээр оршиж байгаа бүх цэгүүдийн өндөр нь уг хаяалбарынхаа өндөртөө адил байна. 2. Газрын зургийн хүрээнд багтаж байгаа битүү хаяалбар нь хонхор, хотхор болон уул толгодыг дүрсэлсэн байна. 3. Хаяалбар нь тасралтгүй үргэлжлэн зурагдана. 4. Хаяалбарууд нь хоорондоо огтлцохгүй мөн салаалахгүй. 5. Хаяалбар хоорондын зай нь налуугийн байдлыг харуулна. Хоорондын зай ойр бол эцс налуу, хол бол налуу хажуутай байна. 6. Хаяалбар нь ус хагалбарын ба ус цуглабарын шугамыг тэгш тоогоор огтлоно. 7. Хаяалбарын өндрүүд нь үеийн өндөрт бүхэл тоогоор хуваагдах хэмжээтэй байна. 8. Газрын гадаргын налуугийн өнцөг 45 хэмээс бага байна. 9. Хотхор гүдгэртэй холбоотой таних тэмдгүүд нь бүгд хүрэн өнгөөр зурагдаж бичигдсэн байна. Далайн түвшний гадаргаас тухайн цэг хүртэл авсан эгц босоо цэгийг үнэмлэхэн өндөр гэнэ. Өндрийг тоон утгаар илэрхийлсэн байвал түүнийг тоот гэнэ. Хэрэв нэг цэгийн өндрийг нөгөө цэгийн түвшний гадаргад харьцуулсныг харьцангуй өндөр буюу өндөржилт гэнэ.